Тэгэхээр би хичээлийн хавсралтанд байгаа Sample, Pace and Design Options гэсэн төслийг нээсэн байна. Уг төсөл нь бидэнд төслийн үе шат болоод дизайны хувилбарыг илүү ойлгомжтой хадгалахад туслах юм. Өөрөөр хэлбэл энд бидэнд одоо байгаа байдал болоод нураах хаануудыг тасархай зураасаар тэмдэглэж харуулсан байна. Та бүхэн үүнийг уг 3D-гээс тодорхой харж болохоор байна. Өөрөөр хэлбэл эдгээр улаан өнгөтэй объектуудыг нураах юм байна гэсэн үг. Нураах ажил дууссны дараа дараагийн хийгдэх ажил буюу төслийн маань үе шат болохоор шинээр тохижуулах байж байгаа. Энд шинээр барих буюу шинэ объектуудыг тод хараар тэмдэглэж өгсөн байна. Үр дүнд нь анх байсан уг хувилбар маань иймэрхүү тохичлолтой өрөө болж хувирхан. Энэ бол уг төслийн эхний ээлжний ажил. Харин энд хоёр дахь ээлжийн маань ажил байна. Өөрөөр хэлбэл энэ хэсгийн офсыг ашиглалтанд оруулсны дараа энэ хэсэгт шинжилэл хийгдэх юм байна. Энд бол нураах хаануудыг мөн л адил тасархайгаар тэмдэглэсэн байна. Та бүхэндээ тодорхой харж болно. Харин уг орон зайг зүй зохистой ашиглахын тулд төслийн баг хоёр хувилбар боловсруулсан байна. Энд бидэнд эхний хувилбар буюу энэ хэсэгтээ арк хэлбэртэй хамтаа хувилбар харагдаж байна. Та бүхэн эндээс харж болохоор байна. Харин энд хоёр дахь хувилбар буюу энгийн тэгш үндэс хэлбэртэй хувилбар байна. Та бүхэн харагдах байдлыг эндээс харж болохоор байна. Энэ бүх функцүүд ердөө нэг төсөл дээр агуулгадаг учраас төслийн багийн гишүүд үе шат болоод дизайны хувилбарын талаар тодорхой ойлголттой байхгүй бол даалгавраа дутуу авах боломжтой. Өөрөөр хэлбэл би одоо 3D рүүгээ ороход надад төслийн маань одоо байгаа хувилбар харагдаж байна. Магадгүй зарим нэг нь энийг үе шат болоод дизайны хувилбарын талаар ойлголтгүйгээсээ болоод буруу ойлголт авах боломжтой. Тэгвэл энд эхний шатанд хийгдэх ажлууд ямархуу харагдах вэ? Хоёр дахь шатанд хийгдэх ажлууд дуусгаад ямархуу харагдах вэ? Хоёр дахь шатны маань эхний хувилбар ямархуу байх вэ? Хоёр дахь хувилбар ямархуу байх вэ гэсэн байдлаар тодорхой хэмжээнд функцүүдээ ашиглаж зөв даалгавраа хүлээж авах нь. Тиймээс та бүхэн даалгавраа өгч авалцахдаа энэ төсөл бол үе шаттай дизайны хувилбартай юм гэдгээ тодорхой хэлж байхгүй бол анзаарахдаггүй өнгөрөх магадaltaй гэдгийг анхаараарай.